За сайн бацгаана уу. Бид хүн зуны намтай өдрүүдээрээ маш олон агуулга сэдв за олон талын зүйлийг ярилцж байна. За тэгээ одоо бид хүн бас ингээд муу сайн ойлголтын тухай. За ялангуяа муу хүүхэд гэж юу хэлээд байгаа юм, сайн хүүхэд гэж юу хэлээд байгаа юм те. Ийм одоо зүйлийг бас ярих цаг болжээ гэж одоо бодсны үндсэн дээр ийхүү ярилцахаар сууж байна. Одоо бидний ширээн дараагийн номнууд ч гэсэндээ бас л ингээд муу гэж хэлэгдсэн номнууд байж гин. За сайн гэж хэлэгдсэн номч байж гин. Тэгэхээр эхлээд хоёулаа муу хүүхэд гэж юу яриад байгаа юм? Сайн хүүхэд буюу одоо нэг зөв монгол хүүхэд гэж яриад байгаа шүү. Тэгэхээр тэр гэж одоо юу гэсэн үг юм бэ? Энэ ойлголтоос мэдүүлээ эхлэе. Тэгэхээр муу сайн хоёр бол одоо хоёр эсрэг үг те. Зөв буруу гэдэг бол бас эсрэг үг. Тэгэхээр бид хоёр муу сайны тухай яриад байна уу? Зөв буруугийн тухай яриад байна уу гэдгээ бас ялахгүй болохгүй. Зөв монгол хүүхэд гэж байгаа. Хизээч зөв монгол хүүхдүүдгээ зөв хүнч гэж хаач байхгүй. Ер нь хүнд бол зөв одоо энэ хорвоо ертөнцийн нүдээр хараад хамраараа үндэртэж байгаа, гараараа барьж байгаа ерөөсө бүх энэ хөрөлцгүүгээрээ бидний энд хүлээж авж байгаа энэ зүйлд хүнд ингээд орж ирдэг. Тэрэн дотор муу сайн бүхэл юм. Бид нар муухай юм хардаг л үст. Тэ? Сайхан юм хардаг. Тэгэхээр тэр болгоныг хүн хүлээж авахын хувьд хүлээгээд аав. Хүнд ороод илчих юм чинь. Тэгэхээр үн чинь нөгөө сайн муугаар сав дүүрнэ гэдэгтэй адилхан хүнд бол бүхэл юм орж ирдэг. Гэхдээ хүний үйлдэлээр тэнд хүн өөрөө ямар үйлдэлээр хариу барих вэ? Тэр хүний мэдрэмж ямар нэгэн зүйлд одоо тэрнтэй харьцахаар бол хүний үйлдэл шийддэг. Тэгэхээр зөв буруу үйлдэл гэж байдаг. Тэрээс зөв буруу хүн гэж байхгүй. Хүүхэд гэж байхгүй. Тийм учраас зөв хүн электрат гэдэг чинь жинкнээс худлаа. Үндсэндээ бол зөв хүн гэж хаач байхгүй. Зөв буруу бол үйлдэлээр илэрдэг. Тийм учраас хүний зөв буруу, хүүхдийн зөв буруу гэж хэлэх бол энэ бол ерөөсөө тийм буруу л гэж хэлмээр. Тэгэхээр бид нар багасаа одоо чи сайн хүүхэд байх ёстой, чи томоотой байх ёстой, даруухан байх ёстой гэж ярьдаг тий. Тэгэхээр би бас бодож үзлээ л дээ сайн муу гэж ингээ хүүхдийн талаар бодоод үзэхээр томчууд бидний одоо нүдээр сайн хүүхэд гэж юу хэлээд байгаа юм бэ гэж харахаар зэрэг нөгөө томоотой, даруухан, тэгээ дуугай байх ч гэдэг юм уу тий. За тэгээ дээрэс нь өөрөөр хэлбэл өөрт нь эвтэйх юм байх. Тий өөрийг одоо өмүүлэхгүй одоо амгалан тайван байдлыг амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байхыг хэлж шүү дээ. Тий. Тийм байдлаар томчууд ингээд одоо хүүхдүүдээ тийм болооч гэж хүсээд байдаг. За нөгөө талаар нь болохоор зэрэг юу гэдэг нь өөрийгөө л бодоод шүү. Дүрсгүй, сахилахгүй, энэстэ өрөмний өчиг үнэхээр ядаргаатай гэдэг ч юм уу те. Тэгээ тийм хүүхдүүдийг ерөөсөө үздэггүй тийм ээ. Энэ өстө бүтэхгүй хүүхд гэдэг ч юм уу. Тэгээ ийм нэг хоёр ангилд ингээд хүүхдүүдэд хуваачдаг юм байна л да бид нар. За яг тэгтээ бол үздэггүй ч гэжтэй ер нь бол тэрийг зарим нь бол цаагаараа бас одоо юу гэдэг нь тэрийг дэмждэг ч гэдэг юм уу бахархдаг ч гэдэг юм уу гайхуулдаг. Гэхдээ хэдийгээр тэгжилээ ч гэсэн тэр хүүхдийн тэр дүрсгүй тэр сахилгагуйтдаг тэр юмыг өөртөө дэмжиж өөрөөр хэлбэл тэрийг одоо тэр хүүхдэд зөв зүйтэй үйлдэл болгоход тусалдаг байхгүй. Тийм ээ? Тийм. Тэгэхээр яг одоо сая хэлсэн тэр томчуудын төсвөт буюу сахилгагүй хүүхдүүд дургу байна гэж штэ. Ер нь жоохон нэг тийм томоотой байхыг үзээд байдаг. Гэтэл тэр хүүхдүүд яг яагаад төрсгүйтэй байгаа юм? Тэгвэл яагаад сахилгагүйтэй байгаа юм бэ гэдэг юм ингээд одоо бодоод үзэхлээр зэрэг 2 3 шалтгаан байна. Гол чухал. За юу вэ гэхэлэр
хүүхд чинь анх одоо хорвоотой танилцаал ингээд бүх юм одоо хүүхдээ шис садан байгаа штэ. Тэгэхээр зэрэг одоо энэ одоо яг яа тийм бол тэрний яа тийм бол гэж ингээд нэг стажинкийн зүгээр суух ямар ч тийм цаанаасаа тийм боломж ерөөсөө байхгүй тийм ээ. Одоо бид нэг хүүхдээ доороосоо буцалж идэв. Тий, ирч хүчтэй. Тэгээ ингээд бүх юмыг сонирчрах гэж үздэг. Тэгэхээр нэг талаасаа тийм тэр нь байж байна. За нөгөө талаасаа гэх юм бол одоо юу гэдэг бид нэг дүүтэй олонгууд нь ч юм уу. За эсвэл олвол хүүхдээ нэг хайхгүй оршдог ч юм уу тий. Тэгэхээр нөгөө хүүхэд мань өөрөө ирэхгүй бусдын анхаарлыг өөртөө татахын тулд ингээд ямар нэгэн тийм зүйлийг ингээ хийгээ явж идэг тий. Тэгэхээр дөрсгөөдөл олгон одоо бидний нөгөө дөрсгөөдөл гэж хэлээд байгаа бүхний цаана ямар нэг учир шалтгаан байгаа. Тэгэхээр тэрийг нь бас ингээд одоо манайхан илүү нөгөө өөрийнхөө амар тайван байдлыг бодохгүйгээр аль болох ууйггүй одоо ойлголцоо тайлбарлаад ч юм уу тийм байдлаар явах хэрэгтэй юм шиг байна л да. Тэгэд одоо бидний энэ уур тавьсан энэ номнууд бол одоо бас л яг бидний хэлээд байгаа энэ төрсөхгүй, сахилахгүй хүүхдүүдийн тухай ийм номнууд байж байна. Тэгэхээр эцэг эхчүүд буюу томчуудын үед яг яадаг вэ гэхээр үгүй энэ ч одоо энэ төрсөхгүй хүүхдийн тухай тэгээ манай хүүхдийн унших юм бол тэгээд бас адилхан юм болчих юм шүү. Энд ч одоо муу үлгэр дуурайл үзүүлэхээр ийм ном биш гэдэг ч юм уу тийм. Ийм байдлаар ханддаг. Тэгэхээр энэ Пипи гэдэг энэ одоо бүр дэлхийд алдартай юм цуврал ном тийм. Шведийн зохиолч. За тэгээд энэ зохиолч нь одоо бүр бүр нэг тухайн улсынхаа хортын кроны дэвсгэртэн дээр ингээд бүр зураг мөргөн гарчихсан. Мөнгөний дэвсгэрт. Тий, ийм байж байгаа. За тэгээд дээрэс нь одоо мэдээж хэрэг тухайн үедээ ингээд энэ зохиол гарсны дараа болвол шууд хүлээн зөвшөөрөөд ч юм уу ингэж байгаагүй. За энэ ч одоо ямар хаашаа энэ ч одоо хитрхи дураараа ийм охин биш тий. Энийг чи унших юм бол одоо манай хүүхд хизээч зөв сайхан хүмүүжлтэй болохгүй маань гэдэг ингээд маш эсэргүүцэл гарсан байна. За тэгээд дараа хэсэг хугацааны дараа энэ ч одоо энэ нэг хүүхдийг эрчүүлөөтэй өсгөө гэсэн үг болохоос биш хүүхдийг зүгээр дураар нь тавьчих гэсэн үг биш юм байна гэдэг зүйлийг энэс ойлгоод тэгээд одоо бүр ингээд маш олон хэлний орчуулагдаад дэлхийн бүр бестселлер болоод ингээд одоо явж байгаа юм ном байгаа. За тэгээд олон бас кино зохиол бичсэн ч юм уу тийм байдлаар ингээд явсан. Тэгэхээр ерөөсөд бид нар юу гэдгийг одоо нэг номын нэрнээс ч юм уу за эсвэл болвол тэр номд гарч байгаа сахилахгүй хүүхэд гэдэг ч юм уу ингээд нэг маш хөнгөн наацах юм хараад ингээд энэ өстө болохгүй маань гэдэг ингээд хориод байдаг юм билээ л дээ. Тэгэхээр бид нар сүүлийн жилүүдэд бас нэлээд ер нь юм тэрслүү охид сахилахгүй итгээд тийм одоо хүүхдүүд нэг тийм томоотой гэхээсээ илүү тийм одоо хүүхдүүдийн тухай, тийм үйл явдлын тухай нэлээд ном гарах гэж үзэж штэ. Тэрийг бас их ярих дуртай. Өнөөдөр бас л дахиад энэ сэдвийг хөндөж байна. Харин би одоо сая өнөөдөр ингээд жишээ болгоод номнууд авчрах гэсэн чинь бараг бүгдийг нь авчрахаар байна л та. Бүгдээрээ яг энэ төрлийн номнууд ингээд авсан байж байна. Тэгээд түрүүний чиний хэлдэг үнэ л дээ. Ерөөсөө ийм номнуудыг бичиж байгаа хүмүүс бол анх энэ зохиол бүтээлээ гаргаж ирэхэд бол дандаа эсэргүүцэлтэй тий. Ерөөсөө л одоо чи ерөөсөө ад үзэгддэг ийм л байсан. Жишээлбэл Астрид Линдгрен бол бас л тэр замыг туулсан. Маурик Сендак бас тэр замыг туулсан. Ингээд үзэхэд бол ер нь одоо тийм зөв зүйтэй юм чинь эхэндээ дандаа ийм одоо эсэргүүцэлтэй тулгардаг юм байна. Тэгээ өнөөдөр шивэд хүнээс асуухад шивэд хүн Астрид Линдгренийг яаж хүндэлж ийн гэхээр бурхан гэж байдаг бол тэрний дараа Астрид Линдгрен гэж. Тэгэхээр би энд надад юу сайхан санагдаж байна вэ? Хүүхдийн зохиол хамгийн нэр хүндтэй зохиолч нэр хүндтэй байна гэдэг тийм улс орон хөгжихгүй яах юм бэ гэж бодож байгаа. Тэгээд тэр хүний зохиол бүтээлүүд нь дандаа сахилахгүй тий янз бүр юм хийж явдаг, янз бүр юм сэддэг тийм хүмүүсийн тухай өөрийнхоороо. Тэгэхээр монголчууд бид нар ийм зохиол бүтээлтэй танилцах ёстой. Тэгэхээр ийм зохиол бүтээлтэй хагас дуу танилцдаг ч юм уу эсвэл энийг нэг сонсцоод ийм юмыг одоо эсэргүүцнэ гэдэг бол бас л одоо тухайн үед тэнд одоо тулгарч яасан тэр юг л одоо бас санагдуулахаар байгаа. Тэгэхээр бид нар бол энийг зохиогоод бүтээчгээгүй хүндрэлтэн энэ замаар яваад энэ улс орон тий одоо хүүхдийнхаа хүмүүжилд бас л их одоо санаа сэтгэл тавьдаг. Ер нь хаач орсон гэсэн хүүхдийг хүндэтгсэн тийм одоо улс юм байлээ би бас очиж ирсэн. Тийм учраас би ер нь энэ тэрслүү зан гэдэг бол хүүхдийн хувьд бол аюу байх ёстой. Тэгж ярих юм бол одоо энэ тэрслүү охид энэ түүхүүд гэж байна. Тэрслүү одоо
бяцхан өгтгээд энд дандаа одоо дэлхийд алдартай нэр хүндээ гаргацсан ийм л одоо хүмүүс байгаа шүү дээ. Тэгээд эдгээр хизээч багтаа ингээл эцгийнхээ өгнөөс гардггүй томоото юу хийс нэг ч байхгүй энэ дотор тий. Юу хийсний дагаал явж яадаг тийм нэг гүлцэнгүй нэг тийм төмний нэг болгоогүй байхгүй юу. Тийм учраас эдгээр номнуудаас хүмүүс уншаад бас бодоод тий өөрийнхөө орчинд хүүхдтэйгээ яаж харьцах хүүхэд болгон өөр. Тэрс тэрийг бүгдээрийн ямар нэгэн рецептээр хүн өөрчилж чинь гэж байхгүй. Тэгэхээр энд бас нэг жоохон ч гэсэн хүмүүс нэг одоо ойлголт төрүүлэх жоохон ч гэсэн хүмүүс энэ хүүхдийн хүмүүжлийн талаар нэг бас нэг эсрэг тесрэг юмыг харьцуулж үздэг тийм л байвал бидний зорилго биелгэж байгаа шүү дээ. Тийм. Тэгээ ер нь бол одоо томчуудын нэг болохгүй бүтэхгүй гэсэн юм болгон бас ингээд тэр болгон зүг байдаггүй. Тэр болгон үнэн байдаггүй шүү дээ. Өөрөөсөө болохгүй бүтэхгүй юм зөндөө л хийдэг шүү дээ. Тэ хажууд нь архиуж जैन хүнтэй хэрэлдэж जैन. Тэгээ яхаараа хүүхд бүх юмыг нэг л янзаар хийх хэрэгтэй. Тэг яг нөгөө дандаа энэ тэндээс нэг юм ихээр наа чин болохгүй, нэг юм ихээр наа чин бүтэхгүй гэдэг. Ингээд тахлаар хүүхд нөгөө нэг өөрийгөө илэрхийлэх тийм юм ингээд бүр багасаа дотгошоо болчтой. За тэгээ бүр цаашлах юм бол яг нэг томчуудаа таалагдаж амьдрах юм одоо юм яваад орчдөг. За тэгээд томчууд таалагдана гэдэг чинь одоо яг л нөгөө нэг бусдын үгнээс гарахгүй, бусдад үгүй гэж хэлж чадахгүй тийм ээ. Ерөөсөө өөрийгөө илэрхийлэх тийм ямар ч чадамжгүй болчихж байгаа байхгүй. Тэгээд одоо би нэг байнга л ярьдаг. Одоо өөр дээрээ жишээ аваад ярихад бол тэгээд одоо бусдад таалагдаж нөгөө хүмүүсээсээ одоо магтаал юу сонссоор байгаад өсөөд за тэгээ яг нөгөө ажил дээр ахлаар хамаг юмтай нүг тулгараал ингээл. Тэр нь худлаа болоо. Тэгэл үгүй би чи юм биш штэ юу лээ гэл ингээл баахан эргэлзээ баахан асуудал донд ингээ орчдөг тий. Тэгээ нүдэнд нь нулимс сураад. Тэгээ аюу нөгөө нэг хэцүү юм нэг тийм хоёрдмал байдалтай болж байгаа байхгүй. За би ерөөсөө ингээл одоо бусад таалагддаг юм юугаар ингээл таалагдаад энэ чигээр яваад ингээд байгаа тах уу. За эсвэл бол ингээл нийгмийн харилцаанд ороод бусад хүмүүстэй ойлголцоод ингээд амьдрах юм уу гэдэг ч юм уу. Яг нэг ийм нэг зам дээр ирдэг юм билээ. Өөрөөр хэлбэл тэмцэлгүй. Хүүхд бол тэмцэлгүй болж байгаа шүү дээ. Ямар нэг юм ингээд дагаад одоо жишээлбэл их муухай үг байгаа шүү дээ. Монголчуудын дасан зохицох чадвар гэдэг. Тэрийг яг энэ харилцаан дээр бас хэрэглээд байгаа. За байгаль дэлхий дээр дасан зохицоор амьдрах энийг бол би үүсгээгүй. Гэтэл одоо нийгэмд дасан зохицно гэдэг шиг муухай юм байхгүй. Тэр муухай юмтай ингээд дасан зохицоод ингээл чимээгүй. Тэгэл ингээл хараал хүн хараал. Тэгэл одоо дасан зохицоод явна гэдэг бол энэ шиг муухай юм байхгүй. Хүн өөрийн үзэл бодлоо тэ илэрхийлдэг. Тэрний ихтлөө тэмцдэг багсаж байна. Тийм зам биднэрт дутаад байгаа юм шүү. Харин тий. Тэгэл дандаа л одоо нөгөө нэг хүүхэд гэдэг одоо зүйлээ бол өөрийнхөө нэг үргэлжлэлч юм шиг эсвэл өөрийнхөө нэг өмч юм шиг тийм ээ. Тэгэл ингээл чи тийх ёстой, инх ёстой, би ингээгүй юм чинь чи дэх хэрэгтэй гэдэг ч юм тулгаад байдаг. Тэгээ одоо жишээлх юм бол энэ нөгөө нэг Дэвид Уильямсын номнод байгаа шүү дээ. Одоо энэ чинь ингээ харахлаар одоо галчгаас ахуулаад харахтай бүргэр энэ төр гэдэг нэг тийм стол жинхэнэ нөөс сэжиг хүрмэр гэдэг шиг нэг тийм одоо хүүхдээ уншуулмааргүй тийм тэгж бодмоор юм одоо зурагтай юм юутай байгаа. Гэтэл жишээ нь одоо ингээ гангстер юм ном дээр одоо эмээ насуулж байгаа тухайг үлдэх. Тэгэхээр яаж нэглэр манай өлөгчд одоо хүүхдээ ном авах гэж байгаад юу энэ чи эмээ насуулдаг юм уу? За тэгвэл яах юм бэ? Өөхөл мөх хацалтай шал эмээ ном байна гэд ингээ болчдөг. Гэтэл энээр одоо түрүүний бидний ярьсан одоо аав ээжүүд нь хүүхдээ ерөөсөй ойлгохгүй шүү дээ. Одоо хүүхд нь ингээ сантехникч болохтой маш хүсэлмэлтэй байгаа гэдэг. Гэтэл аавч нь болохоор үгүй чи ингээ баян байх хэвээр амьдралаа бодох юм бол чи сантехникч болчихлохгүй. Баян сантехникч гэж би хоёр ерөөсөй мэдэхгүй юм байна. Чи тэгж болохгүй гэдэг ч юм ингээд өөрсдөө үзлээ тулгаад байдаг тий. Тэгэхээр энэ ном дээр одоо хүүхдийн тэр одоо үзэл бодол хүүхдийн сонирхол гэдэг зүйлийг нэг талаас тусгасан. За нөгөө талаас л одоо нэг настай хүмүүстэй одоо яаж харилцах юм гэдэг ч юм уу тийм зүйлийг тусгасан байж байдаг. Тэгэхээр манайхан бас ингээ ном сонгохдоо сайн муу гэдэг зүйлд бас хандахдаа ингээ тодорхой агуулга руу нэлээ өнгөжж бас ингээ дүгнэлт хийчихэл гэдэг зүйлийг зүгээр хавцнаас нь л харцдаг. Тийм. Бас одоо маш тод жишээ нь бол одоо нөгөө манай Цэнгэр хүлээлсээс гарсан Муу залуус гэдэг комик ном байгаа тийм. Муу залуус гэдэг одоо тэр чинь англи дээр бол угаасаа bad guys гэдэг л нэртэй. Тэгээ муу залуус гэдэг нэр чи одоо бид нар ямар эерэг болгож тавьчих биш. Тэгээ болохгүй. Тэгэхээр өнөө эцэгчүүд нэрийг хараа шууд энэ хэрэггүй юм ингээ ачаад байдаг. Гото жишээлбэл манай тэр нэг ээжтэйгээ охин нэг жоохон сургуулийн өмнөх насны охин ирсэн банд. Тэгээд за чи том болоод юу болмоор байна гэдгсэн чи хогны машины жолооч болмоор. Тэгсэн чи пөөх яана арайчтэй гэсэн шин. Ээж нь. Гэтэл тэр хүүхдэд тэр хогны машин шиг сонирхолтой машин байхгүй байхгүй. Одоо бусад машинууд чинь ямар хөдөлгөөн хийхгүй те гэтэл тэр чинь ингээд хурж ирээд нэг юм онгоогоо тэр юм гарч ирээд хогоо аваад хийгээд
ингээ энэ бүх юм чинь хүүхдэд аягүй сонирхолтой. Гэтэл ээж нь бол шал өөр ойлголтоор тэрийг ойлгож байдаг. Тэгэхээр бид нар нөгөө хүүхдээ ойлгож тэр тэргүй хүүхэд хогны машины жолооч болохгүй тэр шийдэхгүй шүү дээ. Тийм учраас хүүхд бол жишээлбэл зарим нь эмч болно гэдэг, багш болно гэдэг. Багш нь аягүй сайн хүн байх юм бол багш болно гэдэг. Тэгэхээр хүүхдийн энэ мөрөөдөл бол ингээд дандаа өөрчлөгдөд тэгээ сансрын нисгэгч болно гэдэг. Харамсалтай нь манад одоо дандаа их хурлын гишүүн болно, ерөнхийлөгч болно гэдэг. Дуулчин жүжигчин болно гэлээ. Тэгэхээр энэ бол хүүхдийн мөрөөдөл юу вэ гэхээр ерөнхийлөгч болох, компани босс болох гэдэг ийм л мөрөөдөл энэ хүүхдүүдээр явж байна. Тэрнээс хогны машины жолооч болъё гэдэг мөрөөдөлтэй хүүхд байж болохгүй юм шиг. Тийм, миний бас нэг гоё юм санагчлаа. Нэг би жоохон байхдаа нэг ахиндаа суудаг гэсэн нэгдүгээр ангида. Тэгээд манай эгч чинь нөгөө өглөө олго ингээл босоо гэрээ цэвэрлэл ингээл явдаг. Тэгээ нэг удаа нөгөө чи ямар мэрэгчлээ олно гэж бодож ингээ асуусан юм шиг ба. Тэгсэн чинь би ясна тань шиг гэрээ гой цэвэрлдэг хүн болно гэж хэлсэн. Тэгээ бүр нөгөө эгч маань юу вэ чи одоо та балаа юм болох нь энэ ажил цэвэрлэх юу хөв зүгээр гэдэг. Гэрээ амтан болох нь. Тий харин тий бүр тэгжсэн. Тэгээ одоо бодхолоор зэрэг одоо тэр ачид цэвэрлэл ингээл явж байгаа нэг гоё санагдсан юм шиг байгаа яг хүүхдийн хувьд. Тэгээ бүгдийг цэвэрлэл ингээ тий. Харин тийм учраас бид нар ч одоо олон дахин ярьж байна, уйлаг бодлоо ярьж байна. Ер нь эцэг эхчүүд одоо бид нар тэгтээ дандаа л эцэг эхчүүд гэж яриад байгаа юм. Би бас тэрийг сүүлийн гэж хайр болох үгүй. Ерөөсөө энэ манай төр засаг, энэ боловсролын яам, энэ сургалтын байгууллагууд, энэ хүүхд эцэг эхчүүдийн хүүхд хандах хандлага, багш нарын хүүхд хандах хандлагыг өөрчлөхгүй болвол эцэг эх рүү ерөөсөө маш их дайралт яваад байгаа. Эцэг эхчүүд бол хүүхдийн хандлага бүх юмыг хийхэд бэлэн. Тэ? Зөв л гэж бодвол. Зөв гэж бодож байгаа юм хийдэг, тэр нь дандаа буруу болдог гай байгаа. Тэгээд сүүлд нь хамаг сайн сайхан юм хийчихэд тэгээд том болоод нөгөө өөрийнх нь бодсноор хүүхэд нь одоо тийм болохгүй болохоор гайхаад ямар сони юм би одоо хамаг юм зориулсан хүүхэд ийм болчдөг юм байна гэл хүний өөрөнгөл тэгж ярьцгаа. Тэгээд нөгөө биеийн төрүүлэхээс ухааны төрүүлэхгүй юм даа гэл ингээд харин тийм. Тэгэхээр энэ бол эцэг эхт биш ээ. Ерөөсөө эцэг эхт байгаа юм биш. Энэ бол ерөөсөө бидний хүүхд хандлага бол ерөөсөө яаж нөхлөлийн төрийн бодлогоор л хамгийн эхлээд зүг чиг авах хэрэгтэй. Тэр зүг чигийн дагуу хүмүүс за яаж бид нар хүүхдийг одоо харилцах хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Яагаад өөрчлөх хэрэгтэй? Энэ хүүхдэд юугаараа энэ хандлага нь одоо илүү байгаа юм? Биднэрт илүү байгаа гэдэг асуудал гарч ирнэ. Тэгэхээр хамгийн гол нь хүн ямар нэгэн юмыг хүсч болно, ойлгож болно, тэмүүлж болно. Гэтэ яаж хийх юм гэхээр ахаад өөр асуудал гарч ирж байна. Тэгэхээр энэ арга зүйг чинь яаж яах вэ? Цэцэрлэг сургуулиас хүүхд илүү сурна гэхээс эцэг эх чинь нөгөө таснараа л байна шүү дээ. Чамааг, намайг эцэг эх яаж хүмүүж усан тэрнээс би илүү гарч чадахгүй шүү дээ. Хичнээн бодоод чадахгүй. Тийм учраас төрийн бодлого бол өөрчлөгдөх ёстой. Энэ бол боловсролын бодлоготой холбоотой асуудал гэдгийг л би ер нь цаашдаа улам л их ярих гэж бодож байгаа юм. Тэгэхээр төр засаг руугаа дайрч ийн гэж ярих баг. Тэгээд одоо дайрах ёстой. Бид нар бүгдээрээ дайрах ёстой л гэж би бодож байна. Тэгээ ер нь маагч одоо нөгөө арга зүгээсээ буюу одоо цэцэрлэг сургуулийнхаа одоо сургалтаас ахуулаад шинжлэх хэрэгтэй юм шиг байна л да. Одоо жишээлх юм бол цэцэрлэг дээр цэцэрлэгийн багш нарын бас одоо буюу одоо цэцэрлэгийн нэг систем нь одоо юу байдаг вэ гэхээр бас л нөгөө царгаадах юм явж байдаг тий. Хүүхдүүдээ шуугилдаал унан гот нь хөө чимээгүй томоотой байхгүй бол ингэ шүү гэдэг ч юм ингээл ийм байдлаар явдаг. А гэтэл одоо бусад улсны юмтай танилцаад ингээд үзэхлээр зэрэг за хэдүүлээ ингээ гоё галт хэрэг шиг ингээ нэг цуваанд ороод ингээ зогсъё доо. За эсвэл хэдүүлээ ингээ гоё загас шиг чимээгүй байгаад үзэхүү гэдэг ч юм уу те ингээд нэг яг хүүхдийн сонирхол хүүхдийн үг хэлэх тохирсон юм байдлаар ингээд харилцаад ингээ явдаг юм байлаа л те. Тийм. Тэгэхээр бид нар бол өнөөдөр зуны номын өдрүүд ярьж байгаа. Тэгэхээр аюу олон номнууд байна. Тэгээ бид нар бас нэлээ хэдэн жилийн өмнө гаргасан чиг гэдэг номыг бас нэг хэлмээр байна. Энэ ном бол зуны номын өдрүүдээр заавал яригдах ёстой ном. Яагаад гэвэл энэ дээр 10 жилийн одоо ахлагангийн сурагч 100 амралтаа яаж өнгөрөөсөн. Тэгээ 9 сарын 1-нд эрэхтэй тийм эрх хүн болоод маш их зүйл сурсан тийм. Маш их юм сурсан. Гэхдээ тэр сурсан юм нь юу вэ гэхээр ангийнх нь хамгийн муу хүүхдээс. Одоо түрүүний ярьдаг. Хамгийн одоо янз юм оролдож явдаг тий. Ер нь ангидаа бол шилэгддэг байсан юм байна шүү дээ. Тий, ангид нь шилжиж ирсэн нэг нөхрийг дагаад зунжингаад хинсэн чинь тэр асар их амьдрал сураад нөгөө л ганцаардсан нөгөө л нэг ийм
одоо байдлаасаа өөрчлөгдөд 9 сарын 1-нд ирэхтэй. Тэр батга нэг охинд их сайн байсан. Тэгээ тэр охин тоодгүй. Тэгээ хурж ирээд харин тэр охиноч тоохгүйгээр шал өөр сонирхолтой болсон байна. Тэр энэ Чик гэдэг ном бол кино болж гарсан. Энэ кино нь Монгол хүүхд тоглосон. Бид нар номынхаа нээлтийг хийхдээ тэр Монгол хүүхдийг ураад одоо номынхаа нээлт хийсэн шүү дээ. Тэр бичлэг нь байгаа юу? Бага ярьслах хийсэн шүү дээ. Тэгвэл тэр бичлэгийг гаргаад тавьчихвар юм байна тий. Тийм учраас зуны номын өдрүүдээр энэ Чик гэдэг номыг уншаасай. Ялангуяа манай энэ ахлахынгийн хүүхдүүд энийг унших юм бол найз нөхдөд сонгох хэрэгтэй баг. Тэрнээс биш онц сурдаг хүүхдүүд хүмүүст сайн гэж хэлэгдэг хүүхдүүд бол явж худлаа байдгийг шүү. Би л амьдралаасаа тэгж мэднэ. Тэгж ярих юм бол арай хүнлэг тий? Арай одоо нэг хүнтэй сайн муугаа ярьдаг. Нэг өөрийгөө гайхуулаад явдаг тийм хүүхдүүд хүнд найз нөхөр болдог юм байлээ. Тийм маань найз бас хэлжсэн нүг өөрөө өстө жинхэнэ онц сурдаг өстө тийм л хүүхдээсэн байхгүй юу? Нэг томчуудын одоо үгэнд орсоор байгаа. Тэгээд яг нэг их сургуульд орсны дараа ойлгосон гэж байгаа. Би одоо ингээд онц сураал ингээд яваад байсан. Тэгсэн чинь ингээд сурлаг хичээлээс бусад юм маань ингээд орхигдсон байсан байна. Миний одоо бусад одоо өөрийгөө нээж хөгжүүлэх юм уу тийм зүйл ерөөсөй байхгүй болсон байсан байна. Би одоо номноос өөрийг мэддэггүй тийм л хүн болсон байсан байна гэд тэгж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо энэ нэг төсвөөдөл сахилахгүй л гэдэг юмнасаа хүүхд тас ингээд маш их зүйлийг тэр дундаа сурч тэ. Одоо бид нар нэг хүүхдийг жоохон алдаал жоохон буруу ингэж өнгөт чи болохгүй бүтгүй юм илээ гэдэг. Гэтэл хүүхд чинь алдах хэрэгтэй. Тэрийг чинь алдаа нундаасаа ахиж тэрийг яадаг ч юм уу тийм. Ийм байдлаар л ингэж хөгжиж таны мэдээж л явд юм байна л та хүүхд. Харин тийм. Тэгэхээр бид нар одоо маш олон ном байгаа хүүхдүүд өөрсдийнхөө насан зориулаад одоо уншаад эцэг ихтэйгээ яриад тийм үү. Үндсэндээ бол энийг ингээд нэг ном уншингууд хүн өөрчлөгч чинь гэж байхгүй. Тэгээ томоотой байсан хүүхд гинтхэн одоо юу гэдгийг хүн зодоод унна гэж байхгүй тийм ээ. Тэгээ тийм бид нар яриаггүй тийм учраас энэ номнуудын талаар бидний ярьсан хөөрсөн юмнууд зөндөө одоо интернетээр дүүрэн байгаа. Тэрийг хараасай. Тэгээд одоо гадаа бас жоохон хүүтэн болчихсон. Өдөржингөө бид нар ном ярьлаа. Зуны номын өдрүүд ингээд нэг өнөөдрийн одоо арга хэмжээ ингээд дуусч байна. Дуусгая да тий. За тэгээ ер нь бол эцэст нь одоо бас манайхаа ном сонгохдоо зөвхөн хавцыг юм уу те зөвхөн ингээд нэр усанд нь болоод бас ингээд энэ ном хүүхд тохирохгүй байна гэж дүгнэхээс яаран дүгнэхээс өмнө номоо эргүүлээд доторх агуулга нь бас юу вэ гэдгийг бас ингээд зөхөөд үзүүлэлт хамгийн гол нь хүүхдэд уншуулахад хүүхд чинь тэр чинь аягүй дуртай байна. Тий энэ дээр нөгөө номын сонголтын дээр гэсэндээ бас түрүүний хандлага байгаа нөгөө хүүхдийнхээ өмнөөс шийдээд байдаг тийм ээ за энэ болохгүй гэдэг. Тэгэхээр хүүхдтэйгээ харилцан ярилцаад яг чи юу сонирхож чинь гэдэг зүйл дээр нөлөө тулгуурлаж бас ингэж номын сонголтоо хийгээрэй гэдэг нэг бас хэлмээр байна. Тэгээд зуныг одоо номтой өнгөрүүлээ гэж байгаа тий. Тэгэхээр зуныг номтой өнгөрүүлнэ гэдэг маань одоо юу гэдгийг нэг одоо халуун наттай өдөр болол ингээ модны сүүдэрт орч юм уу за эсвэл нэг голын ирэг дээр ч юм уу ингээ гэр бүлээрээ зугаалж ахта одоо чинь бид нар нэг номтой өнгөрүүлэхлээр нэг ном дэлгээд очиргоо суугаад их нэр биш тийм ээ. Тэгэхээр ингээд одоо цэцэг навч байвал тэрний тухай ярилцаад за тэгээ зохиолоо ингээд орой унтахт уншиж өгөөд ч юм уу ингээд янз бүрээр ингээд зун бас ном уншиж болно гэдгийг бас та бүхэн дэлгэмээр байна. Жишээлбэл одоо хөдөө ийш тийш явдаг энэ дотор ч одоо жижигхэн түүхүүд байгаа шүү дээ. Нэг түүх нэг л хуудас байгаа лөө. Тий. Одоо жишээлбэл ингээд ганцхан жишээлбэл машин дотор явж байхдаа энийг уншия. Бүгдээрээ сонсно. Тий. Тэгээ энэ талаар юу гэж бодож байгаа л ярьж байна шүү дээ. Тэг чи ямар гоё яриа үүсэх вэ тий? Тэгэхээр энэ мэтэр амьдралаа жахан өөрчлөх, амьдралынхаа юунд салхи оруулах бас нэг тийм дандаа л нэг л тийм уйтгартай зөвхөн л өөрийнхөө амьдралаар амьдраад ахаар эн чинь энэ хорвоо ертөнц чинь дэндүү одоо уйтгартай болно шүү дээ. Тийм учраас энэ их мундаг юм хийцэн амжилтанд хүрсэн хүмүүсийн тухай ганцхан хуудас имийг хамт уншаад ярихад бол айгүй гоё санаа нэг нэгийг бас ойлгох байхгүй тий. За дуусгая да. Тэгээд. За баярлалаа.